Гэхдээ тархийг нэвс сүлбсэн хэрнээ амьд үлдсэн хүн гэхээр энэ яг боломжтой юу? Дугуйн доор орж 15 орчим метр чирэгцнийхээ эцэст арцны ясаараа тасдуулсан юм байна. Өрөм түүний баруун нүдээр нь орж гавлын ясных нь хажуу хэсгээр 15 см орчим гарч ирэн толгойг нь сүлбсэн юм байна. Ийм рентгений зурагтай хүн амьд гарсан гэхээр та нар итгэж байна уу? Түүний толгой гуайлангийн дундах яг таарсан нүхэнд орж хамгаалагдсан байсныг хараад аврах багийн дарга нь болохоор маш их гайхсан юм байна. Заримдаа Аз гэдэг зүйл биднээс нүүр буруулсан мэт санагдах үе байдаг. Гэвч төсөөлхийн аргагүй зүйл тохиолдох үед хүмүүс ямар азтай бэ гэж бодох тохиолдлууд бас олонтой байдаг. Дотор эвгүүрүүлэн өндрөөс сонсох хүмүүсүүдийн тохиолдлоос ахуулаад байгалийн сонирхолчин үзэгдэл хүртэлх дэлхийд дээрх хамгийн азтай хүмүүсүүдийн түүхийг өнөөдөр хамтдаа мэдэж авцгаах уу. За, hi guys, Тэмхэн дараагийн бичлэгэнд тавтамаар л. За, энэ удаагийн дугаартаа би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр дэлхийд дээрх хамгийн азтай амьд үлдсэн хүмүүсийн талаар хамтдаа өнөөдөр мэдэж авах болно. Эдгээр хүмүүсүүд нь хүний одоо боломжгүй гэдэг ухамсарыг болов эвдэж чадсан хамгийн азтай хүмүүс байдаг юм байна. Та хэд санаж байгаа бол би энэ дугаараар бол контент хийж бэлдэж хүргэж ирсэн. Гэхдээ миний та бүхэнд одоо хэлэх гэж байгаа 10 хүн бол дэлхийд дээрх азтай хүмүүс дундаас эдгээр 10 хүнээс илүү одоо азтай хүн бараг л байхгүй гэж ярилцдаг тийм 10 хүн байд юм байна. Тэм учраас та бүхэн сонирхолтой байх болов гэдэг үүднээс дэлхийд дээрх хамгийн азтай хүмүүс part 2 болох 10 хүний яг энэ цагт ярьж өгөхөөр бэлдсэн байна. За тэгээ та идэж уух юм ойрхон бэлдээрэй. Мэдээж та суугтман subscribe дараагаа subscribe дарж бас лайка дарж дэмжгээ битээ мартаарай. Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтдаа бичлэгэндээ урьдчилгоё. Дэлхийд дээрх хамгийн азтай хүн 10 дахь хүн. 2015 оны 6 сард 55 настай Наталья Пастернак болон түүний 80 настай найз болох Валентина хоёр болохоор Сибирийн ойд хус модны одоо шүүс цуглуулахаар алхаж явж байсан юм байна. Тэд болохоор энэ аяллаасаа хизээж эргэж ирэхгүй байж болох байснаа огт бол мэдээгүй. Тэр хоёр болохоор санамсаргүй байдлаар аврах том хүрэн багваан замтай огтлцсон бөгөөд багва болохоор эхлээ Валентинагийн нохоор руу дайрч дараа нь болохоор хоёр хүүхдийн ээж болох Наталья руу дайрсан юм байна. Валентина болохоор зэрлэг амьтныг найзаасаа одоо холдуулахын тулд мотор зохиж үзээд тусламж дуудахаар бол гүйж, Наталья болохоор үхлийн ирмэг дээр тухайд бол үлдсэн юм байна. Цаг орчим үргэлжилсэн энэ аимшигтай үйл явдлын үеэр Баавга болохоор барьсан олзоо өгсөн гэж бодоод дараа эдхийн тулд болохоор Натальяг шороо навчаар бол булж эхэлсэн юм байна. Эцэст нь болохоор цагдаа нар түүнийг олох үед юу тохиолдсон бэ гэхээр тэр бол амьд байсан. Тэгээд яасан бэ гэхээр цагдаа нар хүрэн багваг буудаж Натальяг болохоор эмнэлэгт аваачиж тэрээр амьд гарч чадсан байна. Хүмүүст хамгийн сонирхолтой байсан зүйл нь юу байсан бэ гэхээр хүрэн багвагтай таарсан хүн хизээч амьд гардаггүй байсан. Гэхдээ энэ хүн ганцаархан амьд үлдсэн нь хүмүүсийн анхаарлыг үнэхээр ихээр татсан байна. Гэхдээ хүмүүс хэлдэг шүү дээ ингээ маш олон багваа дундаас ингээ амьд үлдэх боломжууд байдаг. Гэхдээ хүрэн багвагтай таарсан бол тэр мөчөлд амьдралын чинь төгсгөлийн өдрөө гэж ихэнх хүмүүс бол хэлдэг шүү дээ. Гэхдээ Наталья гэдэг хүн хүрэн багваас амьд гарсан цорын ганц хүн гэхээр бас аюул сонирхолтой юм тий. За тэгэхээр 9 дахь баримт. 1848 оны 9 сарын 13-нд 25 настай байсан Гейж Вермонт гэдэг хүн болохоор мужийнхаа Кавендишийн ойролцоо төмөр зам тавих ажилд бол мастер хийж явж исэн байна. Гэтэл гэнэт гай тохиолдсон байна. Тэрний юу байсан бэ гэхээр тэрээр төмөр саваа ашиглан тесрэх бодисыг нөхрөө чигжиж байтал дарин гэнэт дэлбэрч 1.1 метрийн урттай 3.2 см диаметртэй төмөр саваа дээшээ шидэгдсэн юм байна. Уг төмөр нь Гейжийн зүүн хацар руу нэвтэрч тархийг нь сүлбээд гавлын ясных нь ар хэсгээр нь бол гарч ирээд 24 метрийн цаана очиж унсан юм байна. Гайхалтай нь болохоор Гейж амьд үлдэж одоо хамт ажиллаж байсан хүмүүсээс тусламж гуйн эмчэд хүрэгдсэн юм байна. Эмч болохоор өвчтнөө ухаантай ярьж чадаж байгааг нь хараад маш их гайхсан юм байна. Гейж болохоор 1 сарын хугацаанд гэрээсээ гарч чадхаар болоод тухайн осол одоо хэдэн цаг үед яаж өрнжсэн талаа бүгдийг санаж байсан юм байна. Гэвч тун удалгүй яасан бэ гэхээр тэний зан авир нь багуугаар өөрчлөгдөж одоо эргэн тойрныхон хүмүүсүүд түүнийг бол нэлийн уур уцаартай болсон гэсэн тайлбар өгсөн байна. Тэгээд яасан бэ гэхээр 2012 онд хийгдсэн судалгаагаар уг гэмтэл нь болохоор Гейжийн тархины урд хэсгийн цагаан бодисын 11%, тархины гадаргуугийн 4%-ийг устгаж түүний оновчтой сэтгэх чадварт одоо эргэшгүй хохирол учруулсныг бол дүгнсэн юм байна. Энэ явдлаас хойш болохоор Гейж шинжлэх ухааны түүхэнд хамгийн амьд үлдэж исэн алдартай өвчтнүүдийн нэг нь болж тооцогдсон юм байна. Гэхдээ тархийг нэвс сүлбсэн хэрнээ амьд үлдсэн хүн гэхээр энэ яг боломжтой юу? За тэгэхээр дараагийн баримт. 2018 оны 8 сард нэгэн эр Комжогийн ширэнгэн ойд хоол хүнс ус зүхтах боломжгүйгээр 4 хоног амьд үлдэж бүх саад бэрхшээлийг давж чадсан байна. Тэгээд зогсохоор тэр хүн болохоор 2 хадны дунд хүртэл хавчуулагдсан байдалтай байсан байна. 28 настай Сум Боро Батамбанг мужийн баруун хойд хэсэгт орших чакра уулын ширэнгэн ойд үнтэй одоо бордоо болгож зардаг одоо сарсан багва хаан одоо бас буюу гуаног болохоор ерөөхдөө хайж явж исэн юм байна. Түүний гарч идэн хадны нарийн хүн дээр одоо унах үед Боро түүнийг одоо авахар доошо бүхэж байгаад халтраад
хадны хавцал руу бол унаж тэндээ 4 өдрийн турш гатсан юм байна. Дээд эцэст нь түүний одоо ах нь болоод тэгээд эмнэлгийн тусламж үзүүлснээр одоо тэр бол энэ зургийг бол даруулсан юм байна. 200 аврагч болохоор түүний одоо хаданд авчулсан хэсгийг одоо таслах гэж 10 орчим цагийг бол зарцуулж түүнийг одоо чөлөөлж эмнэлэгт хүргэсэн байна. Энэ мөчөөс яасан бэ гэхээр одоо чакра уулны дээр одоо хүмүүсүүдийг авируулахгүй гэдэг бүр хууль гарсан юм байна. Энэ явдлын дараа болохоор суун бороо одоо хэдий ингээд биеийн сүлдсэн гэсэндээ эрүүл мэндийн хувьд бүрэн сэргэж хамгийн азтай залуусын нэгээр тооцогдож байгаа юм байна. Гэхдээ хоёр хадны завсар хавчуулагдаад 4 хонсон гэхээр нэг тийм нэг кино байдаг те. Та нар санаж байна уу? Тэгээ сүүлдээ нэг гараа тасалдаг шиг. Тэрнтэй айгуу тусдаа. За шүхрээр өсрөн гэдэг бол зарим хүнээс хувьд бол үнэхээр сэтгэл хөдлөм мөч байж боловсондээ нэг хүний хувьд болохоор энэ нь бүр хар дарсан зүүд болж хувирсан байна. 2004 оны 8 сард одоо 23 настай байсан Кристен Максин гэдэг нэртэй хүн болохоор 112 дахь одоо удаагийн үсрэлтэд бэлдэж төлөвлөөд үсрэхээр шийдсэн байна. Туршлагатай шухарчны хувьд болохоор Максины 3350 м-ийн өндрөөс бууж эхлэхдээ огтон сандралгүй байсан бөгөөд газар дах төхөж одоо шүхрээ дэлгэх үеэр болохоор шүхэр нь нээгдэг юм байна. Тэрээр болохоор сандрахгүй гिचээгээд одоо хослын шүхрийнхээ олсноос одоо татсан боловч олсон цэндээ орооцлогдоод тэрээр 45 секундын турш чөлөө уналтаараа доош нисэж өндөр хүчтэлийн шугам өргөж унсан юм байна. Түүний одоо уналтын энергийг болохоор цэглэхэн шугамуд өөртөө шингээ авснаар Максины ямиг бол аварсан юм байна тухайд. Тэр болохоор ямар гэмтэл авсан бэ гэхээр Арсны ясны тухайд бол хугарсан. Шүхрийн зааварлагч одоо Вана Гулевер болохоор түүнийг амьд байгааг одоо хараад маш их гайхсан. Ягаад вэ гэхээр одоо нөөц шүхэр ажиллахгүй байх тохиолдол маш цөөхөн байдаг гинэ. Тэгсэж энэ хүн дээр ингээд ажиллаагүй байсан учраас энэ үнэхээр ингээд ажиллахгүй байсан шүхэр нь одоо түүнд одоо тохиолдсон хамгийн эмгэнэлтэй зүйл гэсэндээ тэр хамгийн азтай хүнд бол тооцогдсон юм байна. Энэ явдлын дараа яасан бэ гэхээр Максины болохоор эмнэлгийн орон дээр байх үедээ дараагийн үсрэлтэд төлөвлөсөн гэж яриа өгсөн юм байна. Яа гэхдээ нөөц шүхэр нь хүртэл дэлгдээгүй одоо чүү айтай азар амьд үлдчихэд дахиж үсрэнэ гэнэ үү? Шүхрэггүй газардсан хүний амьд жишээ юм шүү те энэ хүн чинь. Яваслалгүй. За тэгэхээр дараагийн дэлхийд ирэх хамгийн азтай хүн. За Грек Расмуссен гэдэг нэртэй хүн байдаг. Энэ хүн болохоор Аратодын дунд амьд үлдсэн цорын ганц хүн гэж тооцогддог. 2003 онд Зимбабвед болохоор ховортсон одоо хэрэс хайж яваад онгоцтойгоо унаж 2 хөлөө бол хугалсан юм байна. Радио холбоо нь болохоор эвдэрсэн тул одоо тусламж дуудах боломжгүй бол байсан. Хөдөлж чадахгүй одоо шархацсан түүнийг болохоор заан, арслан, цөвөр чонууд хүртэл хүрээлж амцтай одоо хоол болгох төгсөн юм байна. Грек болохоор онгоцныхоо хөлөг онгоцны цагаан их биеийг одоо модоор бөмбөр мэт одоо нүдэж чанга чимээ гарах аргаар болохоор шүнийн турш одоо зэрлэг араатуудыг одоо өөрөөсөө үргэж чадсан юм байна. Тэр болохоор яасан бэ гэхээр 100 гаруй одоо хагалгаанд орж дахин алхдаг болсон ч хөлнийх нь ясанд богиносноор болохоор өмнөхөөсөө 7.6 см намхан болсон юм байна. Гэхдээ ийм олон амьтдуудаас амьд үлдсэн хүн гэхээр бас л дэндүү азтай юу? Бас ухаантай чинь те бөмбөр болгож зогтдог. За тэгэхээр дэлхийд ирэх хамгийн азтай хүн дараагийн баримт. Олон хүмүүс гайхамшиг хүн гэж бол нэрлэгдэхгүй байх тийм үү. Гэхдээ 40 настай Тромон Дункан гэдэг хүн болохоор биеэрээ 2 хуваагдаад амьд үлдснийхаа дараа энэ нэрийг гарцаагүй хүртэх ёстой хүн болсон юм байна. 2006 оны 6 сард Тромон Техас мужийн одоо Колумбурн дахь одоо төмөр замын үйлчлэгээний газарт ажиллаж байхдаа хөдөлж буй 2 ачааны вагоны хооронд унаж амныхаа төлөө тэмцэх хэрэгтэй болсон юм байна. Вагоноос 20 секундын турш одоо зүүгдэж байсан ч Тромон болохоор 9 тонн гаруй жинтэй дугуйн доор одоо орж 15 орчим метр чирэгцнийхээ эцэст арцны ясаараа тасдуулсан юм байна. Аврагчид түүнийг том төмөр замын талбайгаас олох хүртэл 45 минутын турш одоо тэр өөрөө хүлээсэн юм байна. Цус алдсан түүний биеийг болохоор амьд үлдэх горимд нь шилжүүлж зүрх, уушиг, элэг, нэг бөөр зэрэг чухал эрхтүүдийн гэмтэлхүү үлдээсэн байсан байна. 4 сарын турш 23 хагалгаанд орсон Тромон одоо тэрэгцээр ашиглаж одоо бүрэн идэвхтэй амьдарч байгаа бөгөөд бүр өнөөх осол болсон төмөр замынхаа опс ажилдаа одоо эргэн орсон юм байна. Гэхдээ галт тэргэнд мөргүүлээ дээгүүрээ дайруулчаад амьд үлдсэн гэхээр бас л лаазтай юу? Энэ тохиолдол үнэхээр саяд нэг удаа болох баха. За тэгэхээр дэлхийд ирэх хамгийн азтай хүмүүсийн дараагийн жишээ. 1999 онд Шведийн мэс засалж болохоор Ана Бигэн Хоолм гэдэг хүн хөлдөж өвснээсээ хойш 24 цагийн дараа ам орж ангаах ухааны түүхэндэг шинэ хуудсыг нээсэн хүн юм байна. Тухайн үед болохоор 29 настай байсан Бигэн Хоолм болохоор Норвегийн Кэлэн ууланд болохоор хамт олонтойгоо цанаар гулгаж байгаад их зуруу газарт тэнцвэрээ алдаж хөлдсөн гол руу унсан юм байна. Түүний биеийн доороос болохоор мөс цөмөрч толгоогоороо доош харан унаж 20 см-ийн зузаан мөсний доор гатсан юм байна. Найз нөхд нь болохоор түүнийг олоод татаж гаргах гэж одоо оролдоход зөвхөн хөл цанал одоо мөснөөсөө цухаж бол байсан юм байна. Анагийн биеийн температур нь болохоор Цельсийн 13.7 градус хүртэл буурч зүрхэн зогссон юм байна. Аврагчид түүнийг ухаж гаргах үед болохоор тэрээр мөсөн доор 80 минут байсан бөгөөд эмнэлэгт хүрэхдэгтээ клиник үхэлд ороод 2 цаг болсон байсан юм байна. Цусны дулааныг нь одоо нэмэгдүүлэх гэсэн шаргуу ордлохын дараа Анагийн зүрх осол болсноос 24 цагийн дараа гайхамшигтайгаар дахин цохилж эхэлсэн.
Эцэст нь эрдэмтэд болохоор түүний азар амьд гарсан энэхүү тохиолдлыг судлаад шийдлэг болсон. Тэр нь юу байсан бэ гэхээр хэд хуудэнд түүний тархинд шаардлагатай хүчил төрөгчийн хэмжээг багасгаж бодисын солилцоог удаашруулснаар тухайн хүн бол амьд үлдсэн гэж бол тайлбар өгсөн. Тэгээд эмчнэр болон эрдэмтэд энэ явдлаас хойшлохоор хүн хүлцснөөр насыг нь уртсах боломжтой болдгийг бол энэ явдлаас жишээ авч ашигладаг юм байна. Гэхдээ маш сонирхолтой шүү те. Хүн хүлдчүүд байхад буцааж гисгэнгүүтлээ амьд гаргацсан гэхээр яг үндэ хүний хүлдээгөө насыг уртсах боломжтой нийлт гэсэн үг. За дараагийн хамгийн азтай хүн. Ийм эрдэмтний зургийн эзэн амьд үлдэж чадна гэдэг бараг л боломжгүй юм санагдаж штэ. Гэхдээ нэг гайхалтай азтай ир болохоор амьд үлдэж чадсан юм байна. 2003 оны 8 сарын 15-нд барилгын ажилтан Рон хаант болохоор Калифорни мужийн нэгэн компанид ажиллаж исэн юм байна. Толгой дээр өрөмтлөг хийж байхдаа нүх гаргахын тулд арай хүчтэй дарж улмаар шатнд ганхаж эхэлсэн байна. Юуг болох гэж байгааг мэдэрсэн хаант болохоор аюулгүй ажиллагааны зааврын дагуу өрмөө хажуу тийш нь шидсэн боловч цэглэхааны багаж нь хангалттай хол шидэгдээгүй байсан байна. Тэрээр нүрээрээ 45 см урттай 3.8 см-ийн голцтой өрмийн хушуу дээр унсан байна. Өрөм түүний баруун нүдээр нь орж гавлын ясных нь хажуу хэсгээр 15 см орчим гарч ирэн толгойг нь сүлбсэн юм байна. Гэвч өрөм болохоор гайхамшигтайгаар тархийг нь хажуу тийш нь түлхэж тархины гэмтэл саажилт болон үхлээс нь аварсан юм байна. Мэргэжлүүд болохоор эхлээд өрмийг нь зүсэж авахаар төлөвлөж байсан ч сүүлдээ эргүүлж гаргахаар шийдсэн бөгөөд хаант 1 сар хүрэхгүй хугацаанд эдгэрсэн юм байна. Нэг нүдээ алдаж гавлын ясн болохоор цуурсан хэдий ч хаант харьцангуй зүгээр үлдсэн бөгөөд түүний оюун ухааны эрүүл мэнд нь болохоор пенис кж-хаас ч илүү гайхалтай хэвээрээ үлдэж чадсан юм байна. Ийм рентгений зурагтай хүн амьд гарсан гэхээр та нар итгэж байна уу? Бодогтуудад л сэтгэл өвдрүүд харагдах томдлоор нүд халтар марагдчих штэ. За тэгэхээр сүүлийн дэлхий дээр хамгийн язтай хүний талаар ярьцгаая. Хэрэв та эцсийн зогсоол 2 гэдэг киног үзчихсэн бол энэхүү хэсгийг бол санаж байгаа бах. Та энэхүү зургаас болохоор гуайлан тээвэрлэх машинтай холбоотой ослоос айх мэдрэмж бол төрж байгаа нь бас аргагүй юм. Тэгм ч таны айх болохоор үндэслэхгүй зүйл биш юм. 2019 оны 10 сард Жоржиа мужид нэгэн жолооч Nissan гэдэг машинаараа гуайланд урдаас нь хойш нэвт сүлбүүлсэн ч гайхамшигтайгаар амьд үлдэж чадсан юм байна. Энэхүү жолоочийн нэр нь тодорхойгүй. Жолооч болохоор унсан кофеныхаа аягыг авах гэж доошо бүхэж байх үедээ болохоор гуйлан атсан машины араас мөргөөд 40 орчим гуйлан машины салхины шилээр нэвтрэн орж ард талаар нь гарсан юм байна. Энэ дүр зураг нь болохоор гарцаагүй үхлийн өрх мэд харагдаж байгаа ч азар мөрөх үед жолоочийн суудал босоо байгаагүй тул тэрээр зөвхөн хөнгөн гэмтэл авч чадсан юм байна. Гал сүнөгчд авротом гуйлангуудыг зүсэж жолоочийг 10-аас 15 минутын дотор гаргаж авч чадсан. Түүний толгой гуйлангийн дундах яг таарсан нүхэнд орж хамгаалагдсан байсныг хараад аврах багийн дарга нь болохоор маш их гайхсан юм байна. Яа гэхдээ нэрийн гисэл эцсийн зогсоол гэдэг киноны зүгээр амьд жишээ юм шүү те. Их хүн ийм азтай хүн зүгээр суглаа бодлоод авчих юм шүү те. За тэгээд энд хүрээд дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайка дараа сабскрайб битгий мартаарай. Бас хэрвээ та хэд маань тэгээд дараагийн партыг үзэх хүсэх юм бол та хэд маань коммент дээр бичижүүлдэгээрээ бас ямар төрлийн бас контент үзэх хүсэж чинь бас бичижүүлдэг битгий мартаарай. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая.